Сайн байцгаана уу? Зууны мэдээ саний энэ 7 хоногийн таймыг хүрэхэд бэлэн болоод байна. Таймыг сэтгүүлж бацаахан таймч нэмсрэн нар хүргэнэ. За манай сонин даваа гарагийн дугаартаа уламжлал засаар амьдралын тойрог болонгаа хүргэсэн. За даваа гарагийн хувьд одоо хичээл сургуулиуд яг 9-р сарын 1-нд таарсан шүү дээ тий. Тэгээд манай сонины энэ удаагийн амьдралын тойрогт нийслэлийн хүүхдийн 114-р цэцэрлэгийн багш оюун цэцгийг урьж бид амьдралын тойрогоор наялсан байгаа. За бас нэг одоо чухал үйл явдал өнгөрсөн 7 хоногийн сүүлээр өрнөсөн тий ардчилсан нам үндэсний бодлогын хорооны хурлаа хуралдуулаад намын даргаа сонгосон байгаа. Энэ үйл явдлыг одоо манай таймч нямсуран сурвалжлан хүргэсэн тийм ээ. Энэ удаагийн одоо хурал ер нь ямар онцлогтой болов? За ер нь ардчилсан намын хувьд бас тодорхой хэмжээнд одоо улс орон даяар нөгөө мэтгэлцэн зохион байгуулсан энэ удаагийн үндэсний бодлогын хорооны гол бас үйл явдал байлаа. Намын даргаа сонгохын тулд 4 нэр дэвшигчнийг бас үзэгчд нь мэдж байгаа. Тэгэхээр 4 нэр дэвшигчийн хувьд өмнө нь манай одоо үзэгчдийн хувьд ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө л шууд амжуулсан мэтгэлцээнийг голдуу үздэг байсан бол одоо намын даргаыг сонгох сонгуул маань өөрөө бас үндэсний хэмжээнд ийм мэтгэлцээн зохион байгуулж мэтгэлцээнд бас хин ямар байр суурьтай байгаагаа бас ил тод харуулснараа бас нэг тодорхой хэмжээнд арчилсан жинхэнэ утгаараа бас арчилсан нэг үзэгдэл болов уу гэж харж байна. За тэгээд үндсэндээ бол яг хуу үзэгчд маань мэдж байгаа цогт гэрэл дарга намын дарга болсон. За тэгэхээр намын даргын сонгуулийн хувьд бол намын дөрмийн дагуу 10% босгохтой байгаа. Тэгэхээр 10% босхийг давсан нэр дэвшигчид дараагийн шатны сонгуульд хүрэлцэх ёстой байсан. Гэхдээ Пүрэвдорж гишүүн болон Баярмаа гишүүнээр тус 10-аас дээш хувийн санал авсан ч гэсэн нийлээд авсан санал маань цогт гэрэл даргын авсан саналыг гүйцэхгүй гэсэн шалтгаанаар одоо нэрээ татснаар үндсэндээ одоо цогт гэрэл дарга бүлгийн дарга байсан бол одоо намын дарга болж байгаа ийм процесс өрнөсөн байгаа. Тэгэхээр энэ удаагийн хурлыг ерөнхийдөө харж үзэхэд бол яг хуу мэтгэлцээн болсон гэдгээр давуу талтай. Нөгөө талаар анханасаа бас нөгөө одоо ардчилсан нам өөрөө олон фракцтай. Тэгэхээр тэр фракцуудад хэр нөлөөтэй байгаа нэр дэвшигч нь одоо намын дарга болох нь тодорхой байсан гэдэг утгаараа яг олон нийтийн таалалд нийцжсэн Баярмаа гишүүний хувьд бас олон санал авах болов уу гэж бодож байсан ч харьцангуй цөөхөн буюу 33 хүний санал авсан байгаа. Тэгэхээр энэ бол бас л нэг улс төрийн товлолт болчихоо гэсэн тодорхой яриа бол улс төрийн яхны дунд байна л да. Тэгэхээр энэ талаар сурвалжлагыг манай одоо даваа гарагийн дугаараас одоо уншиж танилцах боломжтой. За даваа гарагт мөн одоо ерөнхийлөгч хүрэлцэхийн Шанхай хамтын ажиллагааны байгууллагын 25 дахь уулзалтад оролцсон одоо юуны төрийн айлчлал ихэлсэн. За миний хувьд одоо айлчлалын сэтгүүлчдийн багт оролцож одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагын 25 дахь удаагийн уулзалтыг ерөнхийдөө сурвалжилсан байгаа. Тэгээд даваа гарагийн дугаарт Монгол Улсын ерөнхийлөгч Шхабын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Тэнжин хотноо хүрэлцэн очлоо гэдэг одоо нийтлэлийг хүргэсэн байгаа. За энэ удаагийн ерөнхийдөө Шанхай хамтын ажиллагааны байгууллагт 20 гаруй орны төрийн тэргүүнээр оролцсон. Тийм ээ. Манай улсын хувьд одоо ерөнхийлөгчийн түвшинд анх удаага Шанхай хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцож байгаа юм байлээ. Өмнө нь бол ерөнхий сайдын түвшинд оролцож исэн. За ерөнхийлөгчийн ерөнхийдөө айлчлалын багт одоо гадаад хэргийн сайд Батцэг, за тэгээд шадар сайд Учрал, зам тээврийн сайд Дэлгэр сайхан, ерөнхийлөгчийн одоо зөвлөх Хэрлэн, Бямжуу, Од Баяр, тэгээд мөн одоо улсын хурлын гишүүн дарга асан Мие гомбын игволд тий ерөнхий сайд асан Сүү Батболд Хөдөлмөрийн Баатар одоо сансрын цэцэгч гүр аргач анаар багтсан нь бас их сонирхолтой тийм айлчлалын багийг их өнгөлж одоо харагдуулж илаа бас сонирхолтой айлчлал болсон. За тэгээд Тэнжин хотын хувьд одоо хятадын ерөнхийдөө нөгөө нэг номер 1 бомб тий усан бомб гэж ярьдаг. Ер нь дэлхийн одоо маш олон худалдааны тэр одоо зангилаа хэсэг болж байгаа шүү дээ тий. Тэгээд бохайн мөрний ирэг дээрх одоо Тэнжиний уулзалт ерөнхийдөө бас даваа гарагаас эхэлсэн юм онцлогтой байлаа. За Мягмар гарагийн дугаарын хувьд гол материалыг 3 дахь ерөнхийлөгч намрын энх баярын одоо телевиз телевизэд өгсөн ярилцлагаар онцлмоор байна. Тэгэхээр энэ Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч намрын энх баяр бол төмөр замын хил холбогдлолтын асуудалтай холбоотойгоор энэ нууц байгаа гэрээг ил болгох ёстой юм аа. Ард түмэнд хэлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хил холбогдлолтын энэ гэрээтэй холбоотойгоор үндсэндээ Бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс алдан бодох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа гэдгийг салбарын сайд хэлж байгаа гэж сүлээд яригдчихэж байгаа. Тэгэхээр энэ асуудал маань үндсэндээ бас яг Хятадын талаас ийм шаардлага тавьж гин үү эсвэл энэний цаана Хятадаас тавьж байгаа гэдэг шалтгаар өөр булхаалаа өөр явж байгаа юм биш үстэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Яагаад энэ яриа гарсан бэ гэдэг ч бас учиртай. Өнгөрсөн 4-5 дугаар сарын үед одоо
3 дахь ерөнхийлөгч намрын энх баяр энэ асуудлаар байр суурь илэрхийлсэн тухай богино бичлэг сүүлийн үед цаашлаар нэлээд яригдах болсон. Тэгэхээр энэ богино бичлэг бол сая аюун эрдэнэ ерөнхий сайдыг суудлаа өхөөс өмнөх яриа байсан шүү гэдэг тайлбарыг бас мөн өгсөн байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр бас нэлээд одоо улс төрийн хүрээний хувьд цаана янз бүрийн ил талд булгаал өөр байгаа юм биш үстэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр 3 нүур дамнсан энэ байр суурь микрофоны ард нэвтрүүлгийн дэлгэрэнгүй ярилцлагыг манай сорины мягмар гарагт нийтэлсэн байна. Мөн 9 дугаар сарын 1-ний сурвалжлага одоо манай мягмар гарагийн дугаард хэвлэгдсэн байгаа. За энэ жил улсын хэмжээнд 41 мянган хүүхэд одоо 1-р ангид элсэн орсон байна. Тооны мэдээ сонин 5-3-ын дугаартаа чөлөөлөх дайны 80 жилийн ойн одоо тусгай 4 нүур дугаарыг хийж хүргэсэн байгаа. За энэ жилийн хувьд одоо чөлөөлөх дайны 80 жилийн ой тохиож байгаа маш онцлог жил. За энэ ойг тохиолдуулан одоо цэцэг түвшний жанжин штаб, Батлан хамгаалах яам, Оросын холбооны элчин сайдын яам болон одоо Хятадын элчин сайдын яамнуудаас маш олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Тэрний нэг болох одоо Батлан хамгаалах яамнаас болохоор дэлхийн одоо чөлөөлөх дайнтай холбоотой эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгуулсан. Тэндээс одоо Актемч Батбаяргаан илтгэлийг онцлоод дэлхийн 2 дугаар дайн нь одоо нийт дайны эсрэг шудрах хүн төрөлхтний агуу тэмцэл байсан гэдэг энэ ярилцлагыг одоо манайх бас хүргэсэн байгаа. Мөн Япон зөвлөлт холбоот улсын эсрэг биологийн зэвсэг хэрэглэхээр бэлтгэж байсан талаарх баримтуудыг манай одоо энэ тусгай дугаараас үзэж уншиж болно. За тэгээд мөн одоо Сэлэн кээрийн сургалт энэ жил чөлөөлөх дайны 80 жилийн ойд зориулж одоо Сэлэн кээрийн сургалтыг зохион байгуулсан. Тийшээ манай сэтгүүлч Баяр Чавхлан явж одоо сурвалжлага хийсэн байгаа. Одоо энэ сурвалжлагыг бас манай тусгай дугаараас онцлон одоо уншиж болох юм аа. За тэгэхээр ерөнхийлөгчийн айлчлалыг 2 дахь өдрийн нийтлэл бас 5 гарагийн дугаарт орсон. Тэгэхээр яг 2 дахь өдрийн чухам ямар үйл явдлууд болсон юуг онцлон хэлмээр байна. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын одоо хурлын эргэн тойрондох одоо сурвалжлагыг хүргэсэн байгаа. Ерөнхийлөгч хүрэлцэхийн хувьд одоо энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож одоо 20 гаруй орны төрийн тэргүүн нартай хамт одоо байр сууриа илэрхийлсэн байгаа. За Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хувьд одоогоор 26 улс энэ байгууллагт ямар нэгэн одоо бүртгэлтэй байна. За яг жинхэнэ гишүүн бол 10 орн байгаа. 2 ажиглагч орн байна. За тэгээ бусд нь бол одоо 14 орн. Тийм. Бусад одоо 14 улс нь түншийн тийм статустай байгаа. За манай улсын хувьд бол ажиглагч статусаа цаашид хадгална гэдгээ ерөнхийдөө илэрхийлсэн. За Шанхай хамтын ажиллагааны байгууллага одоо жинхэнэ гишүүн болохын тулд ерөнхийдөө улс орнууд бас нэлийн одоо хүчин чармаалт гаргаж ажилтдаг нь бол ажиглагдсан гэхдээ зарим нь бол ингээд одоо ажиглагчийн байр суурьнаа хадгална, түншийн байр суурьаа хадгална ч юм уу жоохон тийм болгоомжтой ханддаг. Гэхдээ зарим улс орнуудын хувьд одоо жинхэнэ гишүүн болох нь одоо улс орны хөгжилд эдийн засгийн тэр өсөлтөд бол маш их юм хувь нэмрээ оруулах юмаа гэдэг байр суурийг бол хурлын үеэр одоо хилцжээлээ. За тэгээд Хятадын Тянжин хотоос бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпиний хувьд одоо Хятадын Тянжин хотоос Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дараагийн 10 жил эхэлж байна гэдгээ ерөнхийдөө мэдгдсэн. Энэ бол одоо энэ тухайн бүс нутагт бол дараагийн 10 жил одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллага нэлийн тийм хүчрхэгжиж үндсэн тэр нөгөө нэг зорилгоо бас биелүүлэхийн төлөө нэлийн хүчин чармаалт гаргаж ажиллана гэдг нь бол одоо ерөнхийдөө тодорхой болсон байгаа. За тэгэхээр 5 гарагийн дугаарт ерөнхий сайд Занан шатрын одоо төсвийн төсөлттэй холбоотойгоор сэтгүүлчтэй уулзсан мэдээллийг 2 дугаар нүрэнд онцлсан байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд төдийлөн ил байгаагүй одоо төсөв өргөн барьсны дараа сэтгүүлчтэй засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзсан энэ үйл явдал бол бас нэлийн онцлог нээлттэй ил тод байхын эхлэл юм болов уу гэж сэтгүүлчд үндсэндээ бас дүгнсэн жаахан найдлага бас төрсөн гэж хэлж болно. Тэгэхээр бүрэн засгийн газрын танхимын сайд нар өөрсдөө сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулаад ерөнхий сайд төсөө дэлгэрэнгүй танилцуулаад сангийн сайд мөн дэлгэрэнгүй танилцуулсан энэ одоо төсвийн төслөөс онцлох юм бол одоо ерөнхий сайдын хэлснээр хүн төвтэй хүний хөгжлийг дэмжсэн төсөл байх болно гэж үзсэн. Тэгээд төсвийн алдагдал гэхээсээ илүүтэй алдагдлыг арилгах гэхээсээ илүүтэйгээр хүн рүүгээ чиглэсэн байхыг зорьсон гэдгээж бас онцлсон. Тэгээд 31.6 их 80 төгрөгийн төсвийн төслийг өргөн барьсан байгаа. Мэдээж одоо улс төр төдийгүй одоо эдийн засгийн сэтгүүлчд маань задлаад одоо төсвийн төсөл дээр ямар алдаа дутагдал байна, эсвэл ямар салбарт ямар
одоо хөрөнгө оруулалтууд хийгдэж чинь гэдэг асуудлыг мэдээж бичээд явж байгаа. Тэгэхээр боловсролын салбарын хувьд бас онцлмоор байгаа. Энэ удаагийн төсөв дээр бол үндсэндээ иргэдээс парламент болон ийм Монголигаар хамтраад иргэдээс санал авсан. Иргэдээс 200 гаруй мянган иргэн энэ төсвийн төсөлд санал өгсөн. Тэгэхээр иргэдийн эрүүлж байгаа хамгийн гол 3 салбар бол анхаарах хэрэгтэй хамгийн гол 3 салбарыг эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч гэж онцлсан. Тэгэхээр эрүүл мэнд, боловсролын салбарын одоо төсвийг бас нэлээд дахин маягаар нэмсэн, боловсролын салбарын төсвийг 2 дахин нэмсэн, эрүүл мэндийн салбарыг 3 их 80 болгож өсгсөн, эрчим хүчний салбарыг бас мөн онцолж байгаагаа хэлж байсан. Тэгэхээр ямар ч байсан одоо иргэдийнхаа саналыг тусгаснараа нэг талаар бас зөв зүйтэй. Нөгөө талаар үүний хажуугаар одоо төрийн албан агчдыг цомгтгоно гэсэн асуудлыг ярьж байгаа. Эргээд төрийн албан агчдыг цомгтгох одоогоор 18 мянган төрийн албан агчдыг цомгтгох тухай асуудалд яг өндөр албан тушаалтнуудыг цомгтгож чадах нь уу эсвэл дунд нь байгаа доор нь ажиллаж байгаа жирийн төрийн албан агчд хилмигдээд хомрохонд нь өртөх нь гэдэг асуудлыг бас сэтгүүлч хөндөж ярьж байсан. Гэх мэтээр мөн төрийн өмчийн компаниудын өндөр цалинтай дарга нарыг яах вэ гэдэг асуудлыг мөн ил тод ярьсан. Тэгэхээр энэ асуудалтай холбоотойгоор ер нь ерөнхий сайдын хувьд бол байр сууриа нэлээд нээлттэй зарчимч бас илэрхийлж байсан одоо тодорхой хэмжээнд түрүү хэлсэн найдлага бол төрүүлж байгаа. Гэхдээ яг ажил хэрэг болох уу гэдгийг бас цаг хугацаа харуулах нь тодорхой болж байх шиг байна. За пүрэв гарагийн дугаарын гол материалаар нийгэм асуудал буюу одоо сүүлийн үед хүүхд залуучууд өсвөр насныхын маш их хэрэгжилж байгаа электрон тамхины асуудлыг ярьсан. Ягарахгүй нь бол бидний хувьд бас хөндөх ёстой, зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлууд байгааг бол их хурлын зарим гишүүд ярьж байгаа. Одоогоор тамхины хяналтын тухай хуулийг бас нэлийн хуулийг хилцгээр өргөн бариад байгаа ч гэсэн нэлийн маргаан дагуулад байна. Тэгэхээр электрон тамхины хувьд хэд хэдэн ноцтой асуудал байдгийн нэг нь бол яхаарахгүй цахилгаан бараа гэдэг одоо нэрээр гайлаар орж ирээд онцгой албан дотор төлдөггүй нэг асуудал байгаа. Мөн одоо өсвөр насныхан асар их хэрэгжилж байна. Энэ нь эрүүл мэнд өсвөр насныхны эрүүл мэндэд цаашлаад нийгмийн эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа талаар одоо улсын хурлын гишүүн ажлын хэсгийн ахлагч одоо Номин Чимэг Саран Чулуун шижир болон бусад гишүүд мөн салбарын нэлээд одоо эрүүл мэндийн салбарын нийгмийн эрүүл мэндийн салбарын томоохон төлөөллүүд оролцож хилцүүлэг хийсэн. Тэгэхээр энэ хилцүүлгээр хамгийн одоо сэтгэл өвтгсөн гэх юм уу судалгааны маш олон баримтуудыг хэлж ирсэн нь болохоор 13 настай хүүхэд жишээ нь 6 жил электрон тамхи татсан. Одоо өөрсдний одоо хяналтанд байнга байдаг. Эсвэл бүр 10 одоо сургуулийн орчинд тамхи худалдаалах хориглох хуультай ч гэсэн 500 м тутамд 13-аас 15 одоо электрон тамхи худалдаалж байгаа цэгүүд байна гэх мэтэр маш олон судалгааны баримтуудыг хэлж ирсэн. За мөн одоо хятад улсад одоо чөлөөлөх таны 80 жилийн ойд зориулсан одоо түүхэн парад болсон. За энэ үеэр ерөнхийлөгчийн хувьд одоо бүгд найрамд хятад ард улсын дарга Ши Жинпинтэй ганцаарчлсан уулзалт хийсэн. Мөн одоо хөрш орнуудын төрийн тэргүүн нартай одоо гурвалсан уулзалтыг зохион байгуулсан байгаа. За хятадын энэ удаагийн парадын хувьд бол маш онцлогтой боллоо шүү дээ. Тэгээд олон улсын хэвлэлүүд бас маш олон байдлаар янз янзын байдлаар дүгнэж одоо хилцэж байна. За тэгээ манай сонины хувьд одоо хятадын түүхэн парад олон улсын хэвлэлд ер нь ямархуу байдлаар бичигдсэн бэ гэдгийг бол пүрэв гарагийн дугаартаа хүргэсэн байгаа. За олон шинжээчдийн одоо үнд дүгнэж байгаагаар бол энэ бол одоо хятадын түүхэн парад гэхээсээ илүү одоо дараагийн тий олон улсын нөхцөл байдал геополитикийн хувьд бас маш тийм дохио өгсөн тийм парад боллоо гэдэг байдлаар дүгнж байгаа. Чөлөөлөх дайны яалтын 80 жилийн ай хүрээнд ерөнхийлөгч хүрэл зүг зарлага гаргаж тэгээд нэр бүхий одоо Ахмад Дайчдад одоо төрийн шагнал хүртээсэн. За энэ жилийн 80 жилийн айгаар Ахмад Дайчин одоо Дорж Палемд Монгол улсын баатар цол хүртээсэн байна тий. Ер нь бол чөлөөлөх дайнаас Монгол улс 5 баатартай бүгд найрамд Монгол ард улсын хувьд одоо 5 баатар төрж исэн байлээ. Тэгэхээр энэ Дорж Палемгаа бол ингээд Монгол улсын 6 дахь баатар болох нь тий чөлөөлөх дайнаас төрсэн 6 дахь баатар гэсэн үг. За тэгээд мөн одоо цэрэнгийн чимэд цэрэн за сүрэн хорийн тийм совилогчтэй сүрэн хорийн цэгмэд нарт одоо бас Зүхбаатарын одон гардуулсан. За ерөнхийлөгчийн хувьд одоо энэ жилийн чөлөөлөх дайны 80 жилийн ойд маш их ач холбогдол өгч тэмдэглэж байна. 100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна.
иргэдээ өмөөч өвчин үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтэй